баярлалаа. Таны амьд идэвхтэй үгийг бид хүсэмжлэн уян залбирч байна. Та үгээрээ бидний бодол санаа зүрх сэтгэл нугас чүмэг хийгээд үе мөчийг нэвтлэн орж эзэн минь ээ. Үнэхээр эзэн минь та бидэнд үннийг илчлэн үгээрээ биднийг барьж босгож эзэн минь ээ хүч чадлаар өрөөж өгөөч гэж танаас гуйн залбирч байна. Амен. За ер нь Библи уншихдаа та бол Бурханаас дандаа гуйж байгаарай. Би ер нь Библи унших болгондоо яадгүй гэхээр эзэн минь ариун сүнсээрээ надад ойлголт илчлэлтийг өгөөч. Эзэн минь үгээрээ надтай яриач гэж үргэлж залбирдаг. Өнөө өглөө бас би 5 цагт боссон. Тэгээ эзний үг юм суухтаас залбирсан. За эзэн минь таны үгийг л ярмаар байна. Та өөрийнхөө үгээр л надад тэ ойлголт илчлэлтийг өгөөр. Амнаас гарах үг болгоныг ариун сүнсээр тосолж өгөөч гэж залбирсан. Тэгээд зөвхөн номлохын тулд биш. Зүгээр эзний өмнө суугаад эзэнтэй яг ингээд үгийг уншаад залбираад талархаад тэгээд тунгаан бясалгаа сууж явах үнэхээр гоё байсан. Тэгээд Филиппо ном бол ерөөсөө баяр хөөрийн ном байна. Бурхан биднийг үргэлж баяр хөөртэй байгаасаа гэж хүсэж байна. Энэ Паулын загтлыг унших юм бол Паулыг эцэг хүний, их хүний сэтгэлээр чуулганд болон итгэгчдэрт хандсан загтлаа бичсэн байна. Тэгэхээр ер нь бол чуулганы удирдагчдэр яг Христийн тэр зүрх сэтгэл байдаг. Бурханы хайрын тэр зүрх сэтгэлээр. Тэгээ загтлыг уншиж явах тэгээ Филиппо ном дээр бас 2 дугаар бүлэг дээр онцгойлон тэр би та нарын итгэл болон үйлчлэлтэр чинь ундаан өргөл болон тахил болон асах тухай ярьж байгаа юм. Паул бол үнэхээр тийм үү Христийн төлөө амиа өгөх тэгээ бүр өргөл болох ийм хайраар итгэжтэйгээ хайрлах. Тэгээ миний хувьд ч гэсэн өнөөдөр чуулганы хүмүүс итгэж хүмүүсийн ч гэсэн үнэхээр тийм үү баяр хөөртэй байгаасаа гэж хүсдэг. Амьдрал нь ялалттай байгаасаа гэж хүсдэг. Амьдрал нь үр жимстэй байгаасаа гэж хүсдэг. Харин асуудалтай буюу ялагдсан юм уу гэмд унтсан үр жимсгүй явж байгаа харахтаа адилхан бас шаналдаг. Ер нь бол өдөрдөгч хүн, аав хүн, их хүн, үр хүүхэд нь өвчтэй байвал тэгээ зүрх сэтгэл шаналдаг үстэй. Өвддөг штеп. Яг тэр шиг Бурхны зүрх сэтгэлийг үнэхээр Паул тэлс энэ загтлуудаа үнэхээр бичиж байгаа. За ингээ Филиппо номын 2 дугаар бүлгийг хэдүүлээ хамтдаа гаргацгаая. Би эндээс Христийн дарууг дуурайх уу гэж хэлж байгаа. За ингэсэн байна. Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвшрал, сүнсний нөхөрлөл, инэрэнгүү болоод өрөв сэтгэл бий бол адил бодол санаа, адил хайртай байж нэгдмэл сүнс, нэг бодол санаагаараа намайг бүрэн баярлуул. Юу ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүхий. Харин даруугаар бие өөрөөсөө дээр гэж үзэж хүн бүр өөрийн ашиг сонирхлыг харин бусдын ашиг сонирхлыг хар. Өөр хоорондоо Христ Есүс байсан тийм бодолтой бай. Хэдийгээр тэрээр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүү харин өөрийгөө юу ч үгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд загалмайн үхэлд хүртэл дуулууртай байваа гэж хэлсэн. Өнөөдөр эзэн үнэхээр биднээс яг юу хүсэж ийнө вөхөр бидний даруй байдал дотор. Тэгээ Паул хэлж штэ. Тэр эндээс маш чухал зүйлийг хэлсэн байгаа. Христ дотор гэж байгаа шүү. Ямар нэгэн зоригжуулал гэж хэлж байгаа. За би онцгойлон бол энэ яг чуулгантай холбоотой зүйл байх. Өнөөдөр чуулганд ирэхэд өнөөдөр бидний ямар нэгэн байдлаар үгээр болон сүнсээр хэлж штэ. Сүнсний нөхөрлөд хайрын бүр тайвширлын тухай. Инэрэнгүү болоод өрөв сэтгэл бий бол гэж хэлж байгаа. Бий бол. Харин миний хувьд бол бүр бий болго гэж хэлмээр байгаа юм. Яагаад тэгэхээр энэ дотор бид нар бие бинийгээ зоригжуулж, сүнс дотор нөхөрлөж, бие биендээ Бурхны хайрыг харуулж, бие биендээ инэрэнгүү байснараа бид нар тийм үү бие бинийгээ урамшуул зоригжуулт. Энэ Христийн зүрхслийн тухай ярьж гэлж байгаа. Тэгээ юу гэж хэлсэн? Адил бодол санаа гэж хэлсэн. Өнөөдөр үнэхээр бид нар энэ чуулганд биднийг Христээс олж нэгдэж байгаа. Бурхны хайраас олж, нэгүслээс олж, авралаас олж бид нар энэ газар нэгдсэн. Бид нэг эцэгтэй, нэг эзэнтэй, нэг Бурхантай, нэг чиглэлтэй болсон байгаа тийм үү? Та ямар шаш, одоо ямар нам юу вэ? Ямар нөгөө намын гишүүн, хөгшин залуу одоо юу гэдгийг ямар үйлдэл бодлогоос үл шалтгаал нэгдэж чаддаг газар бол ерөөсөө чуулган байдаг. Тэгээ биднийг адил бодол санаатай байгаа ч гэж үсэж байгаа. Яг энэ чуулганы харааг та мэдэх үү? Христийн үг илгээлтийн чуулганы хараа бол Христийн үгийг тунхаглана гэж хэлж байгаа. Тэгээ үнэхээр энэ юу гэж бид нар сайн мэдээ илгээлтэнд явах байх. Бид нар Христийн үнэхээр тийм үннийг заана гэж хэлсэн. Өнөөдөр сайн мэдээний гол үнэт зүйл нь дагалдагч бэлдэх байх.
Бид өөрсдөө Христтэй адил болж бид бас бусдыг Христтэй адил болгохын тулд бид бас дагалдуулах хэрэгтэй. Тэгээ бид нар Христийн хайраар үйлчлэнэ гэж хэлж. Энэ чуулганы хараа байхгүй. Хайр байхгүй үйлчлэл бол хов хоос. Таны хийж байгаа бүх зүйл дотор Бурхны хайр байгаасаа гэж хүсэж. Энэ чуулганы бас бидний хараан дотор Христийн тушаалуудыг сахин биелүүлнэ гэсэн ийм бид нар хараатай. Христийн тушаалуудыг сахин биелүүлнэ гэдэг нь бие биенээ хайрлахаас эхэлж байгаа байхгүй. Бид нар бие биенээ хайрлна гэж яаж яах? Түр хэлж штэ. Адил хайртай байж гэж хэлж байгаа. Бурхан биднийг хэнийг ч ялгуулдаггүй шүү. Энэ 30 жилийн өмнө итгэсэн, энэ 3 сарын дараа итгэсэн, энэ Библийн сургуульд сурсан энэ сураагийн гэж хэзээ ч ялгахгүй. Та Есүст итгэж, түүний нэрийг хүлээж авч, түүнд итгэсэн бол та түүний хүүхэд болсон. Амен. Би хүүхдүүдээ хэний ч ялгуулдаггүй. Бүгдээрэнд нь яг адилхан хайртай байдаг. Адилхан хайрладаг. Эцэг хүний зөрчлөөр хүүхдүүд маань өвдөх үед зүрх минь шаналдаг. Хүүхдүүд маань амжилттай явах үед баярлдаг. Яг тэрэн шиг үнэхээр Паул бол яг Бурхны зөрчлийг тээсэн. Тэр үнэхээр шоронд байхдаа, хүлээсэнд байхдаа, зовлон дотор байхдаа итгэгчд хандсан энэ зоригжуулал, энэ тайвшрал, энэ хайрын загтлыг бичсэн байдаг. Та хэцүү үедээ үнэхээр хин нэг зоригжуулдаг уу? Таны амьдралд үнэхээр хүнд хэцүү үед энэ бол Христэс болоод бүр баригдан, зодуулан, тамлуулан шоронд орцсон байх үедээ энэ үнэхээр загтлаа бичиж байгаа байхгүй. Тэгээ Паулийн загтлаас болоод хүлээснээс нь болоод маш олон хүмүүс зоригтой болж байгаа. Өнөөдөр ахын дүүс минь энэ дээр ингэж хэлсэн, нэгдмэл сүнс гэж хэлсэн. Нэг бодол санаагаар намайг бүрэн баярлуул гэж хэлсэн. Ер нь хүүхдүүд сайн явхад эцгүүд баярлдаг шүү дээ. Би чуулганыхаа хүмүүсийг энд тэнд яваад ингээд амжилттай үйлдэж байгаа надад үнэхээр баярлдаг. Харин чуулганаас яваад эзнээс холдоод, гим дунаад харанхуун үр жимсгүй ажлууд ороо явж байхдаа шаналдаг хэвгүй харамсдаг. Тэгэхээр өнөөдөр ах дүүс минь өнөөдөр эзэн биднээс яг юу хүсэж байгаа? Юугч амин санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий гэж хэлж байгаа. Таны хийж байгаа зүйл биш зөвхөн өөрийнхөө төлөө хувийн ашиг сонирхолтой байх юм бол таны амьдрал утгагүй байх болно, хүнд байх бол. Паул бол үнэхээр энэ загтуудаас уншиж байгаа Паулийн зөрсгөл бол тэр бол үнэхээр тийм үү энэ дэлхийн төр зүрийн зүйлсийг хог гэж үзэж байгаа. Тэр мөнхийн үнэт зүйлийг олцсон хүн. Тэгээд юу гэж хэлж ирсэн юм бэ гэхээр үнэхээр ардхаа мартаж урагшлах тухай хэлж байна. Өнөөдөр ах дүүс минь өнөөдөр Бурхан биднээс юу хүсэж ийн нөхөр даруй байдлыг хүсэж байгаа. Харин даруугаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзсэн хүн бүр өөрийн ашиг сонирхлыг бус харин бусдын ашиг сонирхлыг хар гэж хэлж байгаа. Бид нар 7 хоног болгоны өглөө 3 дахь өглөө энд залбирдаг. Гэхдээ ер нь бол нэг өөрсдийнхөө төлөө залбирдаггүй шүү дээ. Бид бусдын төлөө залбирдаг баг. Одоо 5 сард бид нар 100 хараа явах гэж байна. Тэнд байгаа ард түмний төлөө айл болгоны хаалга нээгдэж, хүмүүсийн зүрх сэтгэл нээгдэж, энэ авралын сайн мэдээг сонсож, амийн номонд нэр нь бичигдээсэн. Хүний амьдрал ерөнхийдөө энэ аврал нэгүсэл дотор Бурхны хүч чадал ирээд гмийн хүлээснээс чөлөөлөгддөг баг. Би нэг хүн аврагснаас болоод тийм үү бүхэл бүтэн гэр бүл, бүхэл бүтэн сум, бүхэл бүтэн аймаг ч гэсэн өөрчлөх боломжтой байх. Бидний хийж байгаа зүйл ерөөс Бурхны алдрын төлөө байх. Өнөөдөр би аврагдсан юм чи амийн номонд нэр нь бичигдсэн юм чи миний амьдрал өрөөгдсөн юм чин одоо бусд над хамаагүй гэж биш. Танд байгаа зүйл таны дуудлага, бэлэг авээс цаг хугацаа бусдын төлөө Бурхан танд зөвшөөрсөн байгаа. Амен. Тийм учраас ингэж хэлсэн байгаа. Өөр хоорондоо гэж хэлж байгаа. Христ Есүст байсан тийм бодолтой бай гэж хэлж байгаа. Би өнгөрсөн 7 хоногт бас номлож ирсэн тийм. Есүс яг юу боддог болов? Бурхан бас юу боддог болов? Сүнсний бодол санаанууд яг юу болов? Та Бурханы өмнө суугаад зүгээр ингээд Библи уншаад залбирж явах үед эзэн өөрийнхөө бодол санаа зүрх сэтгэлийг танд илчилж харуулах бол бидэд ихэнх тохиолдолд дандаа махбодын бодол санаагаар амьдрээд байгаа. Христийн оюухан Христийн бодол санаа биш. Амьдрал тохиолж байгаа амьдралынхаа асуудлууд дандаа өөрийнхөө бодол санаа чадвар туршлагаараа бодож эхэлж байдаг. Харин Бурханы бодол түрүү дууссан шүү дээ. Тэнгэр газраас өндөр байдлын адил Бурханы бодол санаа та нарыгаас өөр гэж хэлсэн баг. Бурханы бодол санаа бол нэр биднийхээс өөр шүү. Бид бол өнөөдрийнхийг бодно, маргаашийг л боддог. Харин Бурхан бол бүр ирээдүй гэж хэлж байгаа. Та ирээдүйн талаар та бодож үзсэн үү? Би ирээдүйг юу гэж хэлж өгөх итгэлээр бид нар авах хэрэгтэй.
Ирээдүй гэдэг бол одоо байхгүй ч ирээдүйд бүү болох зүйл байна. Есүсийн бүр хэлсэн үг байгаа ш. Та нар юуны төлөө залбирч гуйж байна? Түүнийгээ бүр авсан гэдэгтээ итгэхтэн гэж хэлж. Өнөөдөр би өөрийнхөө төлөө биш харин эми ургамалд эзний чуулган баригдаасан. Тэр чуулганд үнэхээр ирээдүйн мянган үр хүүхдүүд тэр газар эзнийг таньж мэдэж ирээдүйн энэ үндэстний үнэхээр зөв шодрог удирдагчдаар гарч ирээсэй гэж ийм ирээдүйг харж залбирч байгаа. Зүгээр нэг байшинтай болохын төлөө биш байхгүй юу? Харин ирээдүйн удирдагчдыг бэлтгэхийн тулд ирээдүйд үнэхээр тэр газар олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөн шинжлэгдэж Христийн дагалдагч бэлтгэхийн тулд өнөөдөр бид нар итгэлээр тэр байшин харж байна. Амен. Харж байна уу? Одоо байхгүй байна. Тэдүүл ирэх 10 сард нээлт хийх юмс те. Итгэлээр та хамт итгэеч. Хамт биенийгээ зоригжуулаач. Би таныг үнэхээр уриалж байна. Тэгээ энэ дээр Есүс Христийн даруй байдлын тухай хэлэхдээ энэ дээр ингэж хэлсэн байгаа. Сонсож байгаараа. Хэдийгээр тэр Бурхны дүр байсан ч Бурхантай тэгш байх гэсэнгүй. Харин өөрийгөө юучгүй болгон боолын дүрийг авч хүнтэй адил болжээ. Тэгээд цаашаа уншихад ингэж хэлсэн. Хүн төрхийг олсон тэрээр өөрийгөө дорд болгож үхэлд загалмайн үхэл хүртэл дуулууртай байв гэж хэлсэн. За эндээс нэгдүгээр даруй байдал өөрийгөө дорд болгосон байна. Ер нь даруй байдлын эсрэг зан юу вэ? Бардам зан шүү дээ, мөн үү? Би анх энэ зүйлийг ойлгодгүй байсан. Тэгсэн чинь 2003 онд Библийн сургууль сурж явах үед бардам хүнийг бурхан эсэргүүцэх тухай анх Библиэс олж уншаад. Тэгээд надад амар тийм бурханаас имэх ирсэн. Яна бурханы эсэргүүцэлтэд тулгарх юм бол хүн яаж амьдрах юм? Тэгээ бурхан бардамыг эсэргүүцдэг гэж хэлж. Тэгээ бардам байдал ядгүй хөр ер нь бурханы эсрэг тэрслэл байдаг. Хүмүүс ер нь бардам болсон учраас унсан шүү. Бардамл нь яасан яг бурхантай адилхан болохыг хүссэн мөн үү? Тэгээ яасан? Бурханы бүү ид гэсэн зүйлийг идсэн учраас тэд хараагдаж, тэд бурхан сөөгдөж, сүнсний үхэлд хүрсэн. Тэгээ харанхуй хаанчлал боолч дотор орсон. Бид нар Библиэс харах юм бол энэ бардам байдлаас болж маш олон зүйлүүд унжих. Тэгээ бардам байдал гэдэг бол маш олон талстай олон зүйлээр илэрдэг. Та гомдлох юм бол гомдол бас бардамл гэдгийг мэдэх үү? Энэ намайг яаж байгаа, тэр намайг яаж байгаа. Хүнд гомдох, бурханд гомдох, хүн бас өөртөө гомддог. Миний амьдрал би айгүйх гомдолдог байсан. Харин гомдлох үед яадгүй хөр бүх юм найдварг болдог. Гомдол бол таныг цөлмдөг шүү. Гомдлонгууд таны амьдралд байгаа бүх юм тийм үү цөлмүүлдэг, хасагддаг. Харин гомдлын эсрэг зүйл нь талархал шүү дээ, мөн үү? Талархаад иглэнгүүт бурхан нэмдэг байхгүй, бурхан нэмнэ. Тийм учраас ахын дүүс минь өөрийгөө юу ч үгүй болгосон гэж хэлсэн. Есүсийн яг хэлсэн үг байгаа. Шинэ гэрээний 4 загтал дээр байгаа. Онцгой нь та нар намайг дагч байгаа бол өөрийгөө үгүйсэх гэж хэлж. Тэгээ загалмаагаа үүр гэж хэлсэн. Өнөөдөр та загалмаан талаар яг ямар ойлголттой явдаг вэ? Загалмаа зүгээр та шүтэн болгож зүүдгүү. Зарим айлууд гэртээ загалмаа тавьсан байдаг. Тэгэхээр загалмаахаа яг үн цэнийг ойлгодгоо. Би нэг удаа машин барьяа явсан. Миний машинд ер нь дандаа загалмаа байдгийг. Одоо баян болцсон ш. Машинууд тий машинууд гэж ярьдаг болцсон байна шүү дээ. Эзний нэгүсэл авахгүй юм чинь. Тэгээд нэг хүн би нэг таксинд явж ирсэн чинь нэг эмэгтэй ороод ирлээ. Гаж урсгалаа. Орж ирэнгүүт яагаад загалмаа зүүцсэн? Загалмаа шүтдэг юм уу гэд намайг шууд яллах хандлагатай орж ирсэн. Тэр үед би ингэж хэлсэн. Тийм ээ. Би бол загалмааг бол хизээш шүтдэггүй юм аа. Харин би загалмааг харахтаа Христийн ялалтыг хардаг юм аа. Энэ загалмаа дээр Есүс үхлийн загалмаа байсан бол Есүс энэ дээр үхлийг ялсан ялалтын загалмаа болгосон. Би загалмааг харах болгондоо Есүс Христийн төлөөс зориулалт хайрыг би үргэлж санахын тулд өөрийнхөө би загалмааг байршуулсан юм гэж хэлсэн. Би шүтдэггүй. Харин загалмаа бол тэ миний амьдралын хувь тавил юм аа гэж хэлж байсан. Йоо ямар сони би ингэж юу сонсоогүй шүү дээ гэж. Өнөөдөр би танд энэ дээр хэлсэн дээ загалмайн үхэл хүртэл дуулууртай байсан. Бидний бурхан даруй байгаасаа гэж хүссэн. Бас загалмаагаа үүрээсэй гэж хүссэн. Одоо таныг нэг юм том модон загалмаа үүрээд гудамжаар явж хэлээгүй байхгүй юу? Харин өнөөдөр Есүс өнөөдөр та загалмааг үүрээгүй байсан бол гэж та бодоод үзээрэй. Би өглөө залбираа суужгаад хэрвээ Есүс загалмааг үүрээгүй байсан бол
Хэрвээ Есүс загалмай дээр цовдлогдсон нас ураагүй байсан бол гэж бодсон чинь аимшигтай санагдаж байгаа. Бидний ямар ч найдваргүй байх. Бидний найдвар бол загалмай шүү. Энэ загалмай дээр Есүс гүйцэлтэй гэж хэлсэн. Загалмай дээр Есүс солилцоо хийсэн. Загалмай дээр эвлэрүүлэл болсон. Загалмай дээр хүн төрлөختний төлөө хараалыг Есүс өөрийн цусаар угаан цэвэрлсэн. Загалмай дээр Есүс диаволыг ялсан баг. Тийм учраас ахын дүүс минь загалмайн үхэл хүртэл гэж хэлсэн. Тэгээ Паулын загтлыг уншихад энэ гоо. Тэгээ үнэхээр яг тэр дуулууртай байдал, загалмайн үхэл хүртэл дуулууртай байдлын тухай бичсэн байдаг шүү дээ. Би замаа дуусгасан гэж хэлж. Би итгэлээ сахисан. Би сайн тэмцлэр тэмцсэн гэж хэлж. Өнөөдөр ахын дүүс минь ээ. Биднийг өнөөдөр Бурхан зүгээр нэг өнөө маргаашийн амьдралын төлөө таны амьдрал өөрчлөхийн төлөө дуудаагүй юм аа. Энэ загалмай гэдэг бол тийм үү? Энэ замаар биднийг алхаасаа гэж хүсэж байгаа. Та хэн нэгний өмнөөс загалмайг үүрэх ёстой. Нэг өснө та хэн нэгэнд очиж сайн мэдээг ярихгүй бол хэн нэгэнд өнөөдөр сайн мэдээний дотор амьдарч гэрчлэхгүй бол хэн аврагдах юм? Хэн Христийг мэдэх юм бэ? Бид нар өнөөдөр Христийг таньж, Христийг таниулахаар дуудагдсан хүмүүс байна. Тийм учраас дуулууртай байдлын тухай ярьж байна. Есүс үнэхээр дуулууртай байсан. Дуулууртай. Дуулууртай байдлын нөгөө зам нь юу вэ? Дуулуургүй байдал. Дуулуургүй байдал бол яг эд шид одоо тий шүтэх бүр тэрсэлтэй адилхан гэж Библиэлд хэлсэн байна. Дуулуургүй байдал дотор үнэхээр Бурхан бол заавал шийтгэлийг өгдөг. Та өнөөдөр Бурханы үгэнд дуулуургүй байгаа л ах юм бол Бурхан хизээч үгийнхээ эсрэг ажилтгүй гэдгийг үргэлж зүрхэндээ хадгалаа. Библийн амлалтууд байгаа шүү дээ. Үнэхээр би Адам Явдис битгий дээрээ гэж хэлсэн. Харин тэд идсэн. Өнөөдөр битгий хий гэсэн юмыг та хийгээд ах юм бол дуулуургүй байдал дотор та Бурханы хамгаалт байхгүй болчихно. Бурханы хайр нэгүсэлд хангалттай ч алдна. Өнөөдөр бид эндээс харах юм бол загалмай бол бидний амьдралын хувь тавилан багхгүй. Өнөөдөр бидний итгэл дотор үргэлж загалмайг тий би энэ загалмаа ингээ зүүцсэн баг. Энэ бол шүтэн биш. Би Христ итгэлээ би гэрчилж байгаа баг. Хэн нэгэн асуувал би загалмайн тухай ярьж өгдөг баг. Миний өмнөөс би энэ дээр өөхөх ёстой байсан юм. Харин миний өмнөөс Есүс өгсөн учраас загалмай дээр диаволыг зэвсэггүй болгоцсон юм аа. Миний бүх үр төлөгдсөн гэдгийг хэлж өгдөг. Тэгээ загалмай харахтаа би Бурханы хайрыг санддаг. Тийм учраас ахын дүүс минь ээ. Загалмай дээр юу болсон юм? Таны бүх нүгэл өөрчлөгдсөн шүү. Амен. Бүх нүгэл гэдэг өнгөрсөн одоо ирээдүйд хийх бүх нүгэл чи өөрчлөгдсөн. Амен. Бүх зүйлийг төлсөн. Тийм учраас ахын дүүс минь ээ. Өнөөдөр Эфес номын 2-р бүлэг дээр байгаа. Дуулуургүй үгүүдийн дотор ажилдаг агаарын хүчний ноёрхогч гэж бичсэн байна. Бид нар энэ Бурханы үгэнд дуулуургүй байх үедээ бид нар диаволын буюу бузар мөс сүнс агаарын хүч захирагчд эрх мэдэл буюу дайсны эрхшээд орчдөг. Ер нь эцэгийнхээ үгэнд орохгүй байхаар хүүхдүүд дандаа асуудал ордог. Тэр шиг энэ Библи бол ер нь Бурханы зүрх сэтгэл шүү дээ. Танд хандсан үнэхээр амьдрал чинь зааварчилгаа чиглүүлэг байгаа. Бид нар үгийг сонсдог харин хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Би таныг өртөө байгаасаа л гэж үнэхээр үсэхгүй байна. Маш олон хүмүүсийн амьдрал цөлмөлөө яваад байна. Бурхан нөгөө жимснээс битгий дээрээгээд эдсэнс харагдсан шиг. Би өнөөдөр энд үнэхээр ямар нэгэн байдлаар юу гэж ирдэг вөхрийг Библийг бүтэн заахыг тий зөв заахыг хүсэж байна. Таны амьдралд магадгүй санхүүгийн асуудал байгаа бол та зөрчлөө шалгаараа. Бурхан танд өгсөн өрөөлийг та би бол 11-ийн талаар үнэхээр тий таныг тий амжилттай ялалттай байгаас санхүүч хамгаалагдсан цөлмөгцсөн биш. Тэнгэрийн цонх нээгдэж гарынхан хөлсийг дуслуулан хөлс хөдөлмөрөө гаргаж зовж биш. Харин Бурханы өрөөлөөр гарын үс чинь тогтоогдож амьдраасаа гэж хүссэн учраас өнөөдөр тийм үү? Үгийг үнэхээр заадаг. Тэгээ өнөөдөр бидний гимээсээ эрг гэж хэлсэн. Тэгэх юм бол сэргийх цаг Бурханаас ирнэ гэж хэлж байгаа. Та Бурхан таалагдахгүй яг юу бэ? Тэ? Бурханы ямар үгэнд дуулуургүй байсан бэ? Та бас зүрхлээ шалгаасаа гэж хүсэж байна. Бидний амьдрал бол энэ нь бол үгэнд дуулууртай байх юм бол энэ үгэн дотор хамгаалт байдаг байхгүй. Бурханы үгэн дотор эрх мэдэл байдаг. Таныг дайснаас хамгаалах Бурханы үгийн эрх мэдэл байхгүй. Ямар үед хамгаалдгийг гэхээр яг та дуулууртай байдал дотор
алхах үед Бурхны үг ажиллаа хийж эхэлдэг. Амен. Бурхан танд хайртай учраас Бурхан танд эрх мэдэл тосолгоо тийм үү? Хүч чадлыг өгөхийг хүсдэг. Та дайснаас айж биш, зүхтэж биш. Дандаа өөр шир өвчин зовлон ярьж ялагдаж биш. Харин дайсныг та бүр үлдэн хөөж, хүлэн зайлуулж бүр тийм үү? Үнэхээр амьдрахыг Бурхан хүсэж байгаа шүү. Танд эрх мэдэл байгаа шүү. Зөвхөн пасторудад гэж хэлээгүй шүү, итгэгч нар гэж хэлсэн. Та үнэхээр Бурханд итгэдэг үү? Амен. Танд эрх мэдэл байгаа, амен. Та Бурханы үгэн дотор байгаад дуулууртай байдал дотор зогсоод та үнэхээр зайл гэж хэлэхэд тэд үгнээс үхтлээ байдаг баг. Яагаад гэхээр Бурханы үг хизээч өөрчлөгдөв. Энэ Бурханы үг бол амьд гэдэг хэлсэн. Тийм учраас Йошуад юу гэж хэлдэг вүлээ? Мойсегаар дамжуулж хэлдэг, Бурхан өөрөө ч хэлдэг. Чи миний үгнээс баруун зүүн тийш битгий хазаагаараа. Тэгээ түүнийг үнэхээр тунгаан бисгэж өдөр шөнөгүй уншаараа. Тэгвэл чи амжилтанд хүрнэ гэж хэлж байгаа. Амен. Таныг үнэхээр амжилттай байгаасаа гэж хүсэж байна. Таны амьдрал амжилттайгаа баяр хөөртэй байх юм бол та Бурханыг алдагшуулдаг баг. Харин амьдрал чи өөрчлөгдөхгүй байгаа бол энэ Бурханд биш, энэ танд байх. Дуулууртай байна уу? Дуулуургүй байна уу гэдгээ зүрх сэтгэлээ шалгаасаа гэж хүсэж. Үг ер нь яагаад номлогддөг юм? Үгийг яагаад унших ёстой юм? Үгийг яагаад сонсох ёстой? Үгийг яагаад тунхлах ёстой? Яагаад гэвэл бид нар үнэхээр энэ үг биднийг хамгаалж байна. Бурханы үг биднийг зааварлаж өгч чиглүүлж идэг. Тэгээд үнэхээр Бурханы үг биднийг бас бэлдэж идэг. Бидний оюун ухааныг өөрчлөн шинчилж идэг баг. Бидний бодол өөрчлөгдөв. Зүрх сэтгэлийг өөрчлөн шинчилж идэг. Христийн тэр оюун бодлоор өөрчлөгдөв. Тийм учраас ахын дүүс минь ээ. Өнөөдөр бид нар үнэхээр Бурханы үгэнд бас дуулууртай байгаасаа гэж хүсэж. Даруй байгаад тэгээ загалмаан үн цэнийг ойлгоод Бурханы үнэхээр тэгээ загалмаан үхэл хүртэл гэж хэлсэн шиг. Үлдсэн амьдрал чинь үнэхээр Бурханы үгэнд дуулууртай амьдраасаа гэж хүсэж. Амен. Тийм учраас ахын дүүс минь Бурханы үг өөрөө эрх мэдэлтэй шүү. Бид нар ихэнх тохиолдолд хүмүүстэй уулзахад итгэлийн амьдралаар явж амнаас нь Бурханы үг биш дандаа эргэлзээ, итгэлгүй, найдваргүй тийм үгсүүд гарч байгаа. Таны гаргасан үг таны төлөө л ажиллана. Амнаас гарч ирсэн үгүүдэд өнгөрсөн доорх бодоод үзээрэй. Таны гарсан үг таныг гэр бүлийг чинь энэ үндэсний төлөө юу? Ихэнх нь дандаа л болж үтгэхгүй гэлж байгаа. Нийгмийн фэйсээр, сошиалаар явж байгаа янз бүрийн буруу мэдээнд битгий авт. Ихэнх нь реклам байдаг шүү дээ. Ихэнх нь хуур, ихэнх нь таны итгэлийг эргэлзүүлж идэг баг. Харин Бурханы үг юу гэж хэлж байгаа? Энэ Бурхан үнэхээр бид нар фэйс биш, фэйс гэсэн нүүр гэсэн үг юм билээ шүү дээ. Бид нар Бурханы нүүрийг хайх хэрэгтэй байхгүй. Энэ үгнээс амен. За тэгээд өнөөдөр би та бүдийг бас уриалж ятгаж байгаа зүйл энэ үгнээс цаашаа үргэлжлүүлэн уншия. Эзэн өөрийнхөө үгэн дээр хэлсэн байна тийм ээ. Загалмайн өхөлт хүртэл дуулууртай байв. Тиймээс Бурхан үлэмжийн дээдэр түүнийг өргөмжилсөн бөгөөд алив нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Ингэснээр Есүсийн нэр тэнгэр дэх, газар дээрх, газрын доорх гэж хэлж бүгд өвдөг сүгдэж хэл бүхэн Есүс Христийг эзэн хэмээн өчөж эцэг Бурханд алдрыг өргөхийн төлөө ажээ гэж хэлсэн. Бүр харагдахгүй ертөнцийг Есүсийн нэр одоо захирддаг шүү дээ. Та Есүсийн нэрээр гэртээ өвдөг суугаад залбирах үед таны амьдралд байгаа харагдахгүй ертөнцийн бүх дайсны хүч норон унах болно. Есүсээс чөтгөр үхтлээ айдгүй шүү. Бурханы үг бол үнэхээр эрх мэдэлтэй байдаг. Есүсийг явал сорж ирэхдээ Бурханы үгээр асууж сордог мөн үү? Тэр үед Есүс ингэж бичигдсэн байдаг гэж дандаа үгээр чөтгөрийг хөөж исэн баг. Өнөөдөр би та бүгдийг уриалж байна ахын дүүс. Саяны хэлж штэ. Та үнэхээр өөрийгөө даруй болгоод та үнэхээр загалмайн үнцэн итгээд та үнэхээр дуулууртай байдал дотор байх юм бол эзэн бас таныг өргөмжлөх болно. Та эзний нэрийг тээгч байх бол үнэхээр эзний сүнс таны дотор байх бол тэгээ үнэхээр танаар дамжуулан үнэхээр диаволын ажлууд нурах болно. Би итгэдэг бид нар илгээлтээр явах үед орон нутгийн тэр харанхуй захирагчид зайлдаг байхгүй. Есүсийн нэрээр та айлд орох үед Есүс өөрийнхөө нэрийн төлөө тийм үү үнэхээр танд эрх мэдлийг өгдөг. Айлд орохдоо та айлын тэр байгаа бүх тэр харанхуй хүчийг хөөж хүлж зайлуулаарай. Тэгээд энэ лам тэр өстө зүрхсэл нь хатуу гэж ярих юм бол та яг итгэж хүмүүн үү? Бурхны үгэнд дуулууртай байна уу? Та бүгдээ эсвэл хамсаатан болоод байна уу?
Фотод үзээрэй. Би нэг зүйлд итгэдэг. Бурханд боломжгүй зүйл байхгүй. Тийм учраас өнөөдөр бид нэр даруй байгаад загалмайн эрх мэдэл үн цэнийг ойлгоод Бурханы үгэнд дуулууртай байх юм бол танд эрх мэдэл өгөх болно. Танд чөтгөрийг зайлуулах, өвчнүүдийг эдгэх, хаанчлын сайн мэдээг тунгалагдах энэ эрх мэдэл өгөх болно. Тэгээд өнөөдөр биднийг яг энэ Филиппо 2 дугаар цагт биднийг ертөнцид бас гэрэл мэд гялалц гэж хэлсэн байна. Танаас хүмүүс Христийн гэрлийг олж харж байна уу? Тань шиг үнэхээр болохыг хүмүүс хүсэж байна уу? Энэ хүн Есүс Христэд амьдрал нь өөрчлөгдсөн юм аа. Тэр Бурхныг нь таньж мэдэх, тэр гэрэл, тэр үнэхээр давс мэт амьдрал танаас урсгаасаа гэж хүсэж. Паул өнөөдөр биднээс цаашаа бас яг юу хүсэж байгаа? Бид рүү хэлжсэн Филиппо 2:13 дээр бас ингэж хэлсэн байгаа. Учир нь өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм а гэж хэлсэн. Ахын дүүс минь ээ. Сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж гэж хэлсэн. Би танд одоо нэг үннийг хэлэх үү? Та нэгэнт итгэцэн бол та сайн зүйлийг үйлдэж, сайн зүйлийг хүсэх юм бол дандаа амжилт, дандаа ялалтыг олно. Харин та өнгөрсөн рүүгээ харж өөрийн махбодын зүйлээ хийх юм бол дандаа ялагдах болно, ичхүрт орох болно. Би итгэхэд бас яг өөрийнхөө махбодын амьдрал бас муу диаволын заль мэхэнд унж явсан. Харин итгэдэггүй байхдаа хийдэг байсан зүйлээ хийсэн, маш их ичхүр, маш их гутамшиг, маш их ялагдлыг авч ирсэн. Ягаад гэвэл миний хаанч солигдсыг би мдэггүй байна. Харин би сайн зүйл хийх болгонд үнэхээр тийм үү баярхөөр итгэлийг бас урам зориг авч ирсэн. Сайн зүйлийн төлөө Бурхан таныг дуудсан шүү, амин. Тийм учраас өнөөдөр Паулын загтлыг бичиж байгаа үйлдүүлэхийн тулд та нарын дотор ажилдаг чинь Бурхан юм а гэж. Бид даруй байж, бид үнэхээр дуулууртай байхын тулд биднэрт Бурханы сүнс хэрэгтэй байхгүй. Ариун сүнс хэрэгтэй. Эзэн өөрийнхөө сүнсээр бүр таны дотор амьдрна гэж хэлсэн. Тэгээ би боддог, миний дотор Бурхан амьдрна гэж боддоо. Тэгсэн чи миний харж байгаа, сонсож байгаа, ярьж байгаа зүйл нь Бурхан таалагдахгүй байвал яах вэ? Тэгээ харин эзний сүнсийг ажиллаж эхлэх үед, би эзний үгийг унших үед, Бурханы өмнө суун залбирах үед өнөөдөр тийм үү? Яг үнэхээр Бурхан намайг сайн зүйлийн төлөө бүр үйлдүүлж, бүр хүсүүлэхийн тулд Бурхан өөрөө намайг дуудсан байна гэдгийг ойлгосон. Та бол ариун сав байхаар дуудагдсан шүү. Амен. Тийм учраас ахын дүүс минь ээ. Паулын загтлаар бүгдийг гоморхолгүйгээр тэгээ юугүйгээр хий гэж хэлсэн бэ? Маргалгүйгээр хийцгээ гэж хэлсэн. Маргалгүйгээр. Та чуулганд үйлчилж байгаа баяр хөөртэй хийгээрэй. Өнөөдөр би зарим газар очиж чуулганд гадаад чуулганд очиж үзсэн. Тэгээд тэнд бол үнэхээр нийгмийн хэлгээр Паул шиг хүмүүс. Одоо нөгөө Паул ч нөгөө фарисей байсан, тэгээд синагогийн гишүүн байсан. Тэгээд тэр Ромын иргэн байсан. Тэр алдар нэр бүх юм байсан. Паул өөрийгөө боол болгоцсон байгаа. Бүр зарцуулгаа ийцсэн. Яагаад энэ зүрхсийг яриад ирэх Паул энэ дэр бичгтээс тэр Бурхан атлаа хүн болон боолын дүрээр ирсэн гэдэг байна. Ийм агуу Бурханы зүрхсийг ойлгоод өөрийгөө даруй болгосон. Бид нар одоо асрамжийн газар очих болно тийм ээ. Манай сүмийнхний хинэнч тэр газар ах дүүнэр нь байхгүй. Ирэх 3 өдөр очив халуун хүнжил өгье. Тэ? Халуун часарган өгье. Халуун хоол өгье. Өөр одоо юу өгье? Бид нар өөрсдөө зүрхсээс зориулсан юм уу өгье. Энэ Бурханы хайр баг. Бид нар үнэхээр Бурханд алдрыг өргөхийн тулд тэнд байгаа настай хөгшин хүн там руу биш тэндээс магадгүй гэр орон үр хүүхэд нь хайцсан, нийгэм хаягдсан тэр гээгдсэн хүмүүс Бурханы хайрыг хамсаад мөнхийн ус руу очиос. Таныг энэ дэлхийн цаг хугацаагаа дуусаад мөнхийн ус очисон чинь тэнд өвөө эмээнэр байж шít. Сайн уу чимгээ гээл те. Сайн уу шигшээ. Яг чи надад халуун аарц авчирч халуун хүнжил оймс өгч ийсэн шүү дээ гэдэг. Эннийхээ шагналыг та тэнд авъя шүү дээ бас. Шагналтай шүү. Тийм учраас ахын дүүс минь ээ хийж байгаа үйлчлэл болгондоо баяр хөөртэй хийгэр. Би хамгийн түрүүнд дээрээ энэ саналуудыг засдаг шүү дээ. Засахдаа би дандаа залбир засдаг байхгүй. Эзэн минь суусан энэ өрөөгөр. Та залбиралтай саналаг дээр сууж байгаа ш. Тэгээ төрүүлээд саналаа засна. За хүмүүс цэвэрлэхгүй үлдэх юм бол хамгийн сүүлд би бас цэвэрлэж яв. 20 хэдэн жил төрүүлж ирж чинь 20 хэдэн жил сүүлж явж. Ахын дүүс минь ээ. Бидний тэгээд эцэст нь юу хэлэх гээд энэ бүлэг дээр амийн үгээс баттаа зуур гэж хэлсэн байна.
Амийн үгс. Онцгой энэ дээр юу гэж та нарыг өргөл гэж хэлсэн. Би эндээс та бүхэнд уншиж өгье. 2 дугаар бүлэг дээр амийн үгс баттай зураа гэж хэлсэн. Өнөөдөр Бурхны үгс зураараа. Бурхны үг байхгүй бол юу ч байхгүй шүү. Би Бурханаас бүх хэмээг асуудаг. Эзэн минь танад өгөө гэж. Энэ таны хүсэл мөн үү биш үү? Тэгээ зөв юм дээр хүслийн битээ асуугаад зөв юм дээр Бурхны хүсэл үргэлж байдаг шүү. Илгээлтэнд явах уу гэж асууд эзэн яваа л гэж. Хүнд өгөхгүй бол эзэн өгөө л гэж хэлнэ. Библийн зарчим аягүй сонирч анх хэд. Өг үйлчил гэдэг. Анх ерөөсөй ойлгохгүй байсан. Би дандаа авмаар байсан. Үнээр үйлчлэлмэр байсан. Харин Бурхны зэрслийг ойлгосны дараа өнөөдөр тийм үү миний амьдрал өөрчлөгдсөн. За хэдүүлээ өнөөдрийн Филиппо номын 2 дугаар бүлэгс дүгнэлт хийцгээе. Энд дээр юу гэж хэлсэн бэ гэхээр тийм Христийн даруй байдлын тухай ярьчихсан. Христтэй адил болох юм. Би бол үнэхээр бардам юу гэдгийг сагсаа өнгөргөн нэгэн байсан. Харин Христийн хайрыг таних тусам миний амьдрал өөрчлөгдөж ирсэн. Одоо ч надад бас өөрчлөгдөх зан чанарууд байгаа. Сул чанарууд байгаа. Гэхдээ би Христ дотор байгаа учраас өдрөөс өдөрт энэ зүйлтэйгээ бас махбодтойгоо тэмцэлдэж байгаа. Яг л миний Христийн сүнс байгаа учраас тийм надад тусалдаг. Тэгээд өнөөдөр загалмаа үнц юм болыг дуудлах шүү. Бурхан таныг өөрийгөө үгүйсгэж загалмаагаа үүр гэж байгаа. Та үнгүй авсан зүйлээ үнгүүгээр өгөж, хэн нэгэн хүний авралын төлөө, хэн нэгэн хүний амьдралын төлөө та бас зүрх сэтгэл амьдралаа зориулаасаа гэж хүсэж байна. За тэгээд дуулууртай байвал. Та Бурханы үгэнд дуулууртай байгаарай. Эх 7 хоногт хэрэгжүүлэх зүйл юм. Үгэн дотор амьдраа. Та өөрийгөө даруй байлга. Тэгээд үнэхээр загалмайн үн цэний төлөө та Бурханд талархаа. Тэгээд дараагийн зүйл нь үнэхээр би юу хэлэх гээд нөгөө сайн зүйлийг үйлдээрээ, сайн зүйлийг хүсээрээ, харин эзний сүнс ажиллах болно. Амен. Эцэст нь юу хэлэх гээд нөхөр бүх зүйлийг гоморхолгүйгээр баяр хөөртэй хийцгээе. Тэгээд баяртай байцгаа Филиппо ном бол баяр хөөрийн ном багхгүй. Филиппо номыг уншиж байгаа дандаа ингээд Паул тэр хоригдсан байсан тэр хүлээсэнд байгаа хүн ямар баяр хөөртэйгээр үнийг бичиж байна. Таны амьдралд Христэс бол зодуур нүдүр, Христэс болж хүлээс доромжтол хавчлаг байхгүй бол та баярлах тун. Амен. Хамт залбирая. Мөнхийн эзэн минь танд баярлалаа. Таны үгийн төлөө талархаж байна. Тэнгэрлэг бурхан эцэг минь. Та өөрийн хүүгээ энэ дэлхийд бидэнтэй адилхан хүн болгон, боол болгон бидний төлөө загалмай дээр бидний өөхөх ёстой үхлээр үхүүлж бидний амьдрах ёсгүй амьдралыг бидэнд эзэ нэгүслээрээ өгсөнд талархаж байна. Есүс бид үнэхээр таны зан чанар, даруй байдал, энэ дуулууртай байдлаас бид суралцж бас эзэ сайныг үйлдэж, сайныг хүсэж амьдрахад та ариун сүнсээр биднийг тослооч гэж Есүс Христийн нэрээр өөн залбирч байна. Амен. За хажууд байгаа үндэ хэлээч. Даруй бай, дуулууртай бай. Яг Бурхны үгээс зуураараа гэлж.